Угсаага мэдэхгүй хүн ойд төрсөн бичин луган адил удам судраа үл таних нь алдарч завхарсан хүүхэд луган адил хэмээх хуучны үг байдаг. Бидний өв соёл нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа монголчууд та бидний соёлын үнэт төв болох угийн бичгийг хэрхэн хөтлөх тухай хуваалцахаар бэлтгэлээ. Энэхүү монгол зан үйлийг сэргээж таниулах, монгол хүний удмын санд учирч болцсошгүй цус ойртолтын эрсдлээс сэргийлэх, угийн бичих хөтлөх уламжлалыг Гойлтой аймаг иргэдийнхээ дунд бодлогоор авч хэрэгжүүлж байна. Тэгвэл угийн бичиг гэж юу вэ? Угийн бичиг гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гарвал шинжин хоёр талын эцэг их өг дээдсээс салбарласан тэмдэглэлийг бид угийн бичиг гэж ойлгож болно. Тэгвэл түүх гэж хоёр талын хүмүүсийн цадаг намтрыг хэлж болох бөгөөд удмын түүхэнд хоёр талын оюуны үнэт төв, шашин шүтлэг, удмын эрүүл мэнд, хоёр талын өвөг удмын нэртэй залхамжилсан хүмүүсийн ажил амьдрал гэх мэт тухайн овог удмын түүхэнд холбогдох мэдээллүүд багтсан байдаг. За манай дээд үеийн одоо боёолон угийн бишээ хийж өвлүүлж иржсэн. Би бол одоо анх айл гэр болохдоо 20 наснда ургийн бишийг ааваасаа үлж авч ингэж хэрэгжүүлж эхэлсэн. Дашнымын шадраа болон ургийн бишиг. За энэ дээр ингээд жишгэн багас хаасан дээр хийснийг учир нь бол өөрийгөө доотлон хүүхдүүдэд ингээд оолоод ассенээр болоо хийсэн байгаа. Ингээд энэ жижиг хаасан дээр хийгээд энийг жаазлаад хүүхдүүдтэй ингээд бэлэг ингээд өгдөг. Эднийх манай хүүхдүүд ассенээр бүгдөө ийм ургийн бишигтэй. Энийг ингээд цаашны хөгжүүлээд ингээд явж явах хэрэгтэй. А то өөрийнхөө энэ бусад ургийн бишиг дээшээ ургийн бишил одоо ингээд одоо энэ 5 үеэ өшгөд 5-600 хүний нэр гарна. Самбараар ингээд томоор ингэж гаргасан ургийн бишиг сургалтанд одоо хүмүүс ингээд танилцуулгад ашиглаж байгаа. За энэ дээр одоо манай гэр бүлийн одоо манай эхнэрийн ургийн бишиг байгаа. За тэгээ ургийн бишиг хийхдээ яг бид нар ингээд ийм хүснэт хэрэг өнгөөр ялгаад ингээд ураг удмод одоо хамаатан өнгөөл ялгаад гаргаж байна. Энээс гадна бол одоо нөгөө модны мөшөр хэлбэрээ гаргадаг, эсвэл дугуй хэлбэрээ гаргаад гадагш 1-р, 2-р, 3-р үгээд ингээд задлаад ингээд явдаг тал бий. А тэрээс гадна ургийн одоо баяр хийдэг. Ургийн баяр хийх үеэр одоо ингээд ургийн баярыг одоо ийм фото зураг нэлээд одоо дэлгэрэнгүй оруулж хийж байгаа. Энэ бол ургийн баяраас гадна бол ер нь одоо ургийн бишгэндээ шигсээ одоо энийг бас анхаарах хэрэгтэй. Шууд ингээд бичгээр хийчихлээ тэр хүүхдүүд нэг энэ уншихгүй ойлгохгүй. Зураг хийчихлээ за жүжигчдийнхэд одоо жүжигчдийнхэн 9 хүүхэдтэй байсан маань дунд хүүхэд охин нь бол Мэдмаа гэж байжээ гэж. Мэдмаа гэдэг намсраа гэдэг хүнтэй гэрүүл болоод ийм одоо 8 хүүхэд гаргажээ. 8 хүүхдийн одоо дээд хойд намдаг гэдэг энэ хүүн байна. Энэ хүүнүүд бүтэдэг хүн толоод одоо ийм 10 хүүхэд гаргасан байна. Энэ 10 хүүхэд нь одоо ингээд зураг гаргасан. Энэ 10 хүүхэд бүгдөө энэ одоо гэрүүлээр ингээд манай даах дүүнэр ингээд байж байгаа. Энэ 10 гэрүүл доосоор манайхан энэ байж байгаа. Тэгээ манайхан өөрийнхөө ингээд салгаад доотлолт нэг энэ өөрийнхөө урган бишээд би бол одоо 6 хүүхэдтэй нэг хүүхэд маань эгдээд одоо 5 хүүхэд байгаа. 5 хүүхдийнхөө бүх ингээд ассенээ бүгдийг аваад ингээд танилцуулж байгаа. Энэ бол хаа нэг ассенэрийн мэдхэд нааш болготой. Мэтээр ингээд одоо ургийн бишиг хөтлөний ашиглалтынхоо ингээд өлгүүд уриал болох энэ одоо өөрийнхөө түүх тэднийхээ төв соёлыг бол дамжуулах юм одоо ашиглалттай. Энийг л ингээд энэс гадна бол одоо ингээд ургийн бишийн талаар ингээд сургалт явуулаад ингээд танилцуулж байгаа. Одоо аймагтаашд хүмүүс танилцуулна, ургийн бишиг хийж амжаагүй хүмүүс байна. Энэ хүмүүс танилцуулахын тулд одоо энэ авч явж байгаа материал ашиглаж одоо хүмүүс танилцуулж байгаа. Дээр үед бол зөвхөн одоо эрэгтэй талдаа, хүү талдаа ургийн бишиг хөдөлдөг байсан. А сүүлийн үед бол бүгдийг нь охин одоо бас одоодаа бүгдийг нь авдаг болсон. Тийм учраас одоо миний хийсэн ургийн бишээс эхлээд бүгд ингээд охинтойгоо хүүтэйгээ бүгдээрээ байж идэг. Тэгэхээр одоо нагасын тал, авгын тал аль аль нь орсон ийм ургийн бишиг одоо сүүлд гаргадаг болсон. Ийм учраас энэ дээр одоо нэлээд дэлгэрэнгүй олон хүн ахшаад номнуудыг гаргасан юм. Угийн бичиг удмын түүхийг бичих нь овог удмаа цэвэр ариун байлгах, монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм. Соёлын үнэт төв болох угийн бичгийг үеэс үед уламжлан хөтэлдэг монгол зан үйлийг сэргээж өрх бүр угийн гарвал ураг удмын холбоо элхэн садны хэлхийг бэхжүүлэх, монгол хүний удмын санд учирч болцсошгүй цус ойртолтын эрсдлээс сэргийлэх зорилготойгоор өрнүүлж байгаа угийн бичиг удмын хэлхээ 2024-өөс 2028 хөтөлбөрийг Гойлтой аймгийн хэмжээнд сүүлийн 4 жилийн турш өрнүүлж байна. Үгээрээ дамжуулан угийн бичиг хөтлөх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэн гэр бүлийн эрүүл аюулгүй амьдрах дадал хэвшил, ахуйн соёлыг сурталчлан таниулах зорилготой.
Тус аяны хүрээнд угийн бичих хөтлөх сургалт арга зүйгээр сумбүртэй 8-аас 12 нийт өрхөөр аялагч 143 сургагч багшийг бэлтгэж цус ойртолт ба угийн бичиг сэдвт арга зүй сургалтыг зохион байгуулж давхарцсан тоогоор 6113 гаруй хүнийг хамруулжээ. Голтой аймагт одоогоор угийн бичих хөтлөлт 58% тай байгаа гэсэн тоон судалгаа бий. Тэгвэл эх жилүүдэд Голтой аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, насан туршийн боловсролын төв хамтран эх жилүүдэд угийн бичгийн хөтлөлтийг эргэн өргөх бүр ухамсартайгаар хөтэлдэг болох ажлыг эрчимжүүлэн хөтлөлтийг 80% хүргэх зорилго тавьжээ. Ингэхдээ угийн бичих хөтлөхийн ач холбогдлыг таниулах, угийн бичгийн баяжуулалтыг тогтмол хийхийг олон нийтэд ойлгуулахыг анхаарч ажиллана гэсэн юм. Мөн түүнчлэн одоо өрөх бүр ураг удмын баяраа хийж садан төрлөө мэдлцэж угийн бичгээ ном болгон хэвлүүлэн гаргадаг болжээ. Үүнийгээ цааш үргэлжлүүлж хөтлөлт хийж баяжуулалт хийх тал дээр анхаарна гэдгийг угийн бичиг удмын хэлхээ хөтөлбөрийг зохион байгуулагчдын төлөөлөл болон онцлон бидэнд дурдлаа. Цаашид Голтой аймгийн тухайд 2024-өөс 2028 онд угийн бичих хөтлөх хөдөлгөөнийг өрнүүлж, угийн бичгийн сангаа тогтмол баяжуулан, удмын сангаа хамгаалах ажилд эргэн бүр өрөх бүр анхаардаг болоход ач холбогдлыг таниулан ойлгуулах, сургалт хэлэлцүүлэг, мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллах төлөвлөгөөг гаргажээ. Голтой аймгийн соёл урлагийн газар Галын бөөртэй хөх агуйн элгэнд сүййлжүүлдээсэн газрын ээлтэй хөх улсын салхинд домогшжүүлдээсэн бичиг соёлын эхлэлээс моотуу цаасанд тэмдэглэжүүлдээсэн биер бэксийн учирлалд монхлон туйрвжүүлдээсэн удам ариун нэр ариун цус ариун баяхын дархлаа Монгол хүмүүний угийн их бичиг минь. Угийн бичиг удмын хэлхээ хөдөлгөв. Удмын сангаа хамгаалж угийн бичгээ дэлгэрүүлцгээе. За Голтой аймаг одоо 4 жилийн хөдөлгөөнийг бол өрнүүлж эхэлсэн. Угийн бичиг удмын хэлхээ гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. За энэ бол яг манай аймгийн ерөөсө тулгамдж байгаа яг гол асуудал бол энэ цус ойртолт гэдэг зүйл үнэхээр аюултай түвшинд хүрээд байгаа юм байна гэдэг ийм судалгаануудыг одоо их сурвалжуудаас авсан. За хүү амын одоо энэ цус ойртолт ер нь яг юунаас шалтгаалаад байна гэдэг дээр ингээд нэг генетикийн судалгааг хийж үзсэн юм байна. Одоо инхма доктор маань Батсуур гэдэг одоо бурхамалцсан хүн ба. За энэ хүмүүс маань ингээд судалгаа хийгээд үзэхэд сүүлийн 10 жилийн судалгааны дүн дээрээс Голтой аймаг цус ойртолтоор 1-р байна гэдэг ийм судалгаа байгаад байгаа байхгүй. За тэгээ энэ дээрээс үндэслээд цус ойртолтоос сэргийлэх нь бол хамгийн гол цус ойртолтоос сэргийлэх үндсэн ерөөсө 3 арга зам байдаг юм байна. Нэг нь бол угийн бичиг хөтлөх, за тэгээ овог хэрэглэх, нөхөн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн ийм 3 одоо арга зам байдаг. За тэрний бол хамгийн үр дүнтэй арга нь энэ угийн бичиг хөтлөх гэж үзээд байгаа. Овог хэрэглэх гэдэг бол эрт дээр үеэсээ бол бас нэлээд үр дүнтэй арга байсан. Одоо бол энэ маань ямар ч үр дүнгүй болчиход хүмүүс зөвөрнө дуртай овгууд очиод авчдаг болсон. Энэ овог бол үнэн бодтой гэж хэлэхэд бол хэцүү болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр угийн бичиг хөтлөх нь бол дээрээс нь яг хүү амын хөдөлгөөнийг тэтгэх нь бас айгүй чухал. За угийн бичиг хөтлснөөрөө бид нар ураг удмаа мэднэ, өөрийн дээшээ 9 үеэ мэдчихэж бид нар 9 үеэс хоошоо өнгөрч иж яг нөө цус цэвэршиж байна гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр 9 үеэ мэдчихэж бид нар өөрийн ойр хавийн хамаатан садантайгаа суухгүй байх, цус ойртохгүй байхын эрсдлээс сэргийлээд байгаа байхгүй юу. Цус ойртолт ч өөрөө нэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг юм том хүчин зүйл учраас манай аймаг бол энэ яг цус ойртолтоос сэргийлье, угийн бичгийг хөтлөё гэдэг дээр аймаг төрийн бодлого бол ийшээ төлхөө анхаарал маш одоо шуурхаагаар арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлж байгаа. Өнгөрсөн 24 оны 11 сард угийн бичиг удмын хэлхээ хөдөлгөөнийхөө нээлтийг хийгээд за аймгийн хэмжээнд нийт 88 багтаа ингээд 80 90 одоо сургагч багш нарыг бэлтгэсэн байгаа. Сургагч багш нарыг угийн бичиг хөтлөх сургагч багшийг бэлтгээд сургалтуудыг 3 хоногийн практик сургалтыг зохион байгуулад өнгөрсөн. За тэгээ одоо энэ 6 сараас эхлээд бүх самдад ажиллаад айл өрх бүрт хүрч ажиллаад яг зөв аргачлалыг одоо зааж сурах нь чухал зүйтэй юм байна гэж үзэж байгаа.
За Говьтай аймгийн тухайд бол яг угийн бичиг хөтэлдэг айл өрхийн судалгааг аваад үзэх юм бол анх 2022 онд бол суур түвшин нь 20% айл өрхийн 20% нь угийн бичиг хөтэлдэг гэсэн судалгаа гарч байгаа байхгүй. Манай аймаг нийтдээ 16 мянган өрхтэй 58 мянган иргэнтэй. За тэгэхээр 16 мянган өрхийн 20% нь угийн бичгийг хөтэлдгөө гэсэн ийм судалгаа гарсан. За тэгээд тэр үеэс хойш жил болгон л ингээл нөө иргэд рүү хандсан, өрхүүд рүү хандсан, төрийн албаагч руу хандсан энэ угийн бичгийг хөтлөх сургалтыг бол хийгээд явж идэг. За тэгээ 24 онд болохоор нөгөө суур түвшин маань өсөөд нийт өрхийн 60% нь угийн бичгийг хөтэлдэг гэсэн ийм судалгаа гарсан. За тэгээд яг нөгөө хөтэлдэг гэдэг ингээд угийн бичгээ хөтэлдгөө гэдэг ингээд мэдээ өгсөн айлуудынхаа хөтэлсэн угийн бичгийг нь харахаар яг зөв угийн бичиг биш байгаа байхгүй юу? Угийн бичиг бол биш байгаа байхгүй юу? Зүгээр нөө ургийнхаа мэдээллийг цуглуулад овог удмынхаа мэдээллийг цуглуулсан ургийн номоо гаргацсан байгаа айлууд маань. Тэгээ нөгөө ургийн номоо гаргасныгаа угийн бичиг хөтэлдэг гэж ойлгоод байгаа байхгүй юу айлууд маань. Тэгэхээр ургийн ном нь өөрөө зүгээр нөө угийнхаа овог удмынхаа одоо үеийнхнийхаа мэдээллийг цуглуулсан ийм мэдээлэл болохоос биш энэ маань өөрөө ойлгомжтой цаашид өвлөгдөөд үлдэх угийн бичиг бол биш байхгүй. Тэгэхээр энэ чиглэлөнд бид нар инжлээс эхлээд төлхөө анхаарад одоо төрийн бодлого бол яг энэ зөв аргачлалаар одоо удаан хадгалагдах, удаан үргэлжлэх одоо хойч үе үр хойчууд маань хүүхдүүд маань одоо бичиг үсэггүй хүн ч гэсэндээ хараад ойлгох юм зөв аргачлалаар энэ угийн бичгийг хөтөлж үлдээх нь чухал юм байна гэж үзээд яг зөв аргачлалаар хөтлөх тал руу сургалтуудыг ороод явж байгаа. Ер нь бол зүгээр яг хувь хүний ухамсар дээр л яг энэ хийгдэх ёстой ажил ахгүй юу. Хүмүүс өөрсдөө за энэ угийн бичгийг хөтлөхгүй болвол бүр үнэхээр болохгүй юм байна. Цусаарталт бол үнэхээр одоо өндөр түвшинд хүрч байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр хүмүүс яг тэрийг нөгөө сайн ойлгохгүй байна л да. Цусаартад гэрэлцэн хоёр хүн маань ч өөрсдийгөө за бүр цусаартад гэрэлсэн гэдгээ мэддэг хэрнээ ямар хор уршиг гараад байгаа гэдгээ мэдгүй байгаа байхгүй юу. Хүмүүсийн хамгийн нийтлэгээр мэддэг нь юу вэ гэхээр нөө цусаарцсан гэрэлтээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхд төрдөг гэдэг ойлголт хамгийн түгээмэл байгаад байдаг. Тэнгүүд нөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төрөхгүй байх бас тохиолдол олон байгаа хгүй. Хүүхэд нь зүгээр эрүүл саруул хүүхэд төрсэн байх тохиолдол олон байгаа. Цусаарцсан хэрнээ ямар ч нэг одоо өөр хүүхэд нь эрүүл саруул төрсэн байхаар зүгээр л юм биш үү гэдэг ойлголтууд аваад байгаа хгүй. Тэгэхээр энэ яваандаа л ер нь бол хүүхдээ аюу хаанд нь ой тогтоолтонд нь тий аюу хааны хомсдолтой хүүхэд гэж байж та харахад эрүүл саруул тэр нь аюу хааны хомсдолтой байх магадлал ч гэсэндээ одоо их байдаг байхгүй. Тэгэхээр энийг иргэд маань өөрсдөө ерөөсөө ухамсарлахгүй байгаа. Би ах トゥ хамаатан садан цусаарцсан үнтэйгээ гэрлэж болохгүй гэдгийг ойлгохгүй байгааг нь одоо нөлөөлөх арга замаар л бид нэр иргэдэд хүргэх нь төрийн одоо үүрэг юм байна гэж үзье та. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш бол бид нар яг нэг шатлалт үе шаттайгаар л 4 жилийн хугацаанд зохион байгуулна. За эхний ээлжинд бол бид нар ямар ч байсан нээлтийнхээ арга хэмжээг зохион байгууллаа. За сургагч багш нарыгаа бэлтгэж эхлэе. 80 90 сургагч багш байгаа юм чинь энэ 90 сургагч багш маань 88 баг дээрээ нөлөөлөөд иргэдтэй нөгөө энэ нөлөөлөх зүйлийг нь сайн ойлгуулж хэлж өгөх хэрэгтэй байна. За тэгээ үүн дээр одоо холбоотойгоор нөгөө контентуудыг бас бүтээх бид нар шаардлагатай байгаа. Өмнөх одоо энэ судалгаануудыг авч иргэдэд хүргэхэд нь үнэн зөв бодит одоо нөгөө мэдээллүүдийг иргэдэд хүргэх хэрэгтэй байгаа учраас яг энэ угийн бичгийн хөдөлгөөний хүрээнд бол нөлөөлөх ажлуудыг төлхөөх юм. За тэгээ ард иргэдэд бүр яг нөгөө нэг үсэг зааж байгаа юм шиг л одоо нэг үрчлэн өрхөд очиж зааж сурах нь чухал юм байна л гэж үздэг. Одоо яг нөгөө угийн бичгийг бол ямар аргаар хөтлүүл зөв гэж хэлээд байгаа тий. Бас одоо хэдийн үеэс хөтлж ирсэн манай аймгийн хувьд одоо яг угийн бичгийг хөтэлдэг айл өрхийн одоо мэдээлэл ямар байгаа талаараас манай Говьтай аймгийн соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газрын соён гэгэрэл асуудал хариуцсан мэрэгчлэн элбэг заяа. За дээрэс нь угийн бичгийн одоо сургагч агшаар одоо олон удаа бэлтгэгдсэн мэрэгчлийн одоо хүн маань энэ талаар танилцуулнаа. Говьтай аймгийн соёл урлагийн газар. Галын бүртээ хөх агуйн элгэнд сүййлжүүлдээсэн газрын ээлтэй хөх улсын салхинд домогшиж үлдээсэн бичиг соёлын эхлэлээс моотуу цаасанд тэмдэглэж үлдээсэн биер бэксийн учирлалд монхлон туйрвж үлдээсэн удам ариун нэр ариун цус ариун байхын дархлаа Монгол хүмүүний угийн их бичиг минь. Угийн бичиг удмын хэлхэ хөдөлгөв.
удмын санга хамгаалж угийн бичгээ дэлгэрүүлцгээе. За одоо жишээлбэл энэ өндөр зайсангийнхан ингээд энэ угийн бичиг байна. За энэ угийн бичиг дээр бол ингээд намтруудыг сайхан бичиж өгөөд ингээд зургижуулаад за хамгийн сүүлд нь бол одоо энэ угийнхаа зурглыг нэг хөснөгтөн гэлбрээр хийсэн байна. За энэ дээр хэд одоо энэ үндэсний бичгээр бас ингээд тайлбаруудыг нь бичээд явсан байна. За ингээд олон янзаар бас бичиж л да. За одоо энэ дээр гэхээр бас ингээд нарны цасраг хэлбэрээ тэгээ бүх тайлбаруудаар ингээд бичиж байна. За гэхдээ бол хамгийн зөв аргачлал бол за энэ Эрдэнэ сумын энэ угийн бичиг байна л да. За иргэн энэ Батмөнхийн хөтлсөн угийн бичиг байна. Энийг бол би ер нь зөв аргачлалаар бичсэн угийн бичиг гэж бас харж байна. За хүмүүс байна гэхдээ энэ угийн бичиг бол ямар ч хэлбэрээр хөтөлж болох боловч ер нь бол дараа дараагийн чинь үе харахад хүмүүс нь харахад бас ойлгомжтойгоор яг ийм зөв аргачлалаар хөтлөөд явах шаардлагатай шүү. За энэ дээр бол энэ сурган хэлбэрээр хөтөлсөн байна. За сурган хэлбэрээр зурглаан хийгээд намтраа бичээд тэгээд за энэ кодууд нь нэрнүүд нь ямар учиртай ингээд явсан байгаа байхгүй. За энэ дээр бол ингээд зургжуулаад явбал бас их зүгээр байдаг. За дараагийнх нь үеийг харахад те. За миний одоо элен цөвөө натаа адилхан байна. За миний холонц одоо эмээ за манай эгчтэй адилхан байна ч гэдэг юм уу тийм ээ. За ингээд бас ингээд сонирхолтой болох болов уу гэж бодож байна. Тэгээд сурагчдын дунд бас энэ урлаан тэмцээнүүдийг зарлаад энэ хүүхдүүдийг багаас нь бас ингэж идэвхжүүлж өгөх бас их зүгээр ярина. За тэгээд энэ аав ээжүүд бол хүүхдүүдтэй бас сайн ярьж зааж өгч ингээд заавраж явах юм бол мэдээж бид нэр залуу үеийн бас үйл амжилттай сургах дараа дараагийнхаа одоо энэ хийж байгаа ганц угийн бичиг гэлтгүүгээр бүх одоо энэ өв соёлын Монгол ах үе тийм ээ эдгээр бол залуу хойч үедээ л өвлүүлж уламжлуулж явах нь л бидний одоо маш чухал зорилго болоод байгаа юм. Өвлөгдөн хадгалагдах талаас одоо ямар байдлаар хийвэл илүү одоо удаан жил хадгалах боломжтой вэ? За цаасан хэлбэрээр болон за цахим хэлбэрээр одоо хийгээд хоёр янзаар л одоо бид нар бас ингэж хадгалж болдог. За гэхдээ яг нөгөө хүүхдүүдэд уламжлуулаад ингээд өгөөд ингээд явхад бол ер нь цаасан хэлбэр нэг зүгээр. За тэгээд энийг бол устгаж өгөө болохоос бас ингээд сэргийлж 2-3% байдаг юм уу хийгээ тийм ээ. Тэгээ хүүхдүүдээгөө өөрснөө бас ингэж авч хадгалаад ингээд явах нь их зүгээр да. Тэгээд залуу гэр бүлийн хувьд бол одоо энэ зурглал үлдэж байна тийм ээ. За зурглал үлдэж байхад одоо энэ хүүхдүүдийг ингэж бичих энэ зайг бол нэлээд ингэж урагшин шахаад хойноо нэлээд зайтайгаар ингэж бичиж өгөх ёстой. За мэдээж энэ шинэ хүмүүс одоо мэдлэн тэгэхэд бол хаана яаж зорох уу гэх тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ зайг ингэж үлдээгээд явах нь зүгээр. За өнгөрсөн үеийн хөтөлж байгаа тохиолдолд өвөг дээдсийнхаа угийн бичгийг хөтөлж байгаа тохиолдолд бол ингээд яг тэнцүү зайг нь аваад ингээд мэдээллүүдийг нь бичээд явж болно. За мэдэхгүй тохиолдол байж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол тэрийг бол ингээд холонц одоо эмигийн нэрийг мэдэхгүй ч гэдэг юм уу ингээд бичиж болно. За дээрэс нь одоо хүний нэр гэдэг бол одоо яг л үнэн зөвөр байх хэрэгтэй. Одоо манай хүмүүс ялангуяа одоо хөдөө орон нутгийн хүмүүс их одоо авгаалдаг шүү дээ. Шараа, бороо, улаанаач гэдэг юм уу тий. Тэр авгаалга бол ер нь бол нөгөө угийн бичиг хөтлөхөд дараа дараагийн хүмүүс айгуу хэцүү байдаг. За манай одоо эмиг их нэг улаанаа гэдэг хүн байсан гинлээ тий. Улаанаа л гэдэгс нэрийг нь сайн мэдэхгүй гээд ингээл ашиглан дотор нэрийг нь мэдэхгүй гээд ингээ бичгээд мэдээж хинч гисэн эцэг эхээс өгсөн сайхан алдар нэрийг цэвэр ариун байлгаж ургууд маань цэвэр ариунаар нь дараа дараагийн үедээ уламжлуулъя, үлэмж үлдээе гэж бол бодно. За тэгэхээр зэрэг мэдээлэл бол хамгийн гол нь үнэн зөв байх ёстой. Энэ угийн бичиг хөтлөхөд бол мэдээлэл хамгийн гол үнэн зөв байх ёстой. За дагвар хүүхэд байна, айлын тийм ээ. За өвчилж авсан хүүхэд байна. Эдгээрийг бол яг л үнэн зөв мэдээлэлээр нь л одоо зурглаж бичиж үлдээх ёстой. Өвчилж авж байгаа айлдаа өрчлүүлж байгаа айл маань хүүхдийнхээ угийн бичгийг давхар өгч болох ёстой. Тийм ээ? Одоо жишээлбэл олохнууд авгийн одоо мөнхийн Бат хөлөг гэдэг энэ
хүүхдийг танаад ингэж тэдэн настайд нь хурцлүүллээ. За манай луугийн зурглал бичгэл нь энэ байна. Ийм удам агсаатай хүнээс ингэж өргөж авч байгаа юм шүү гэх тийм ээ. Ингэж бол үнэн зөв мэдээллийг л өгч явах хэрэгтэй. За дээрэс нь бас нөгөө өвөг эцгэрийн нэрлээ явцдаг штэ. Хүний амьдрал баян юм чинь бас нөгөө хүнтэй суугаагүй эмэгтэй маань одоо хүүхдийн өвөг эцгээр нэрлээд ингээд явдаг. Тэгэхэд тэр бол яг төрсний гэрчлэгээ дээр нь гэдгээр одоо тэр өвөг эцгээр нэрлэгдээ явж байгаа ч гэсэн тэр ээж хүн бол угийн бичгийг л яг л үнэн зөвөр нь л үлдэж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бас эмзэг сэдвүүд бас байдаг зөндөө олон эмзэг асуудлууд байдаг. Тэр нууц хүүхэд гэж яригдж байгаа шүү дээ. Нууц хүүхдүүд гэдэг амьдрал дээр бас байж л байгаа юм чинь хамгийн одоо угийн бичиг хөтлөж байхад эмзэгэл эмзэглүүлж байгаа зүйл бол энэ нууц хүүхэд гэдэг зүйлээс бол цус ойртолт маш их үүсдэг. За яг үүнийг бол их хүн өөрөө л мэдж байгаа юм чинь өөрөө үнэн зөвөөр нь л тэмдэглэж бичиж явах ёстой юм л гэж хэлмээр байна. Тэгээд бас яг ингээд сурагч багш нар очиод хөтөлөө явж байгаа ч гэсэн эмзэг асуудлаас сэдвүүд бас бид нар тулгарч яадаг. Тэгэхээр хүний хувийн нууц гэдэг утгаар нь бид нар хамаагүй бас эргэтэн алдаач юм ороод ингээд байх боломжгүй. Яг ингэж хөтөл. За энэ хэний хүүхдүүд ч гэдэг юм ингэж болохгүй. Гэхдээ ээж хүн бол өөрөө мэдж байгаа учраас үн зөв мэдээллийг л өөр хаж төвлөдөг юм шиг байна. Цус ойрцноороо бас ямар сүргүүр дагавартай вэ гэхээр нийтлэг хүмүүс маань бас оюун хамстай хүүхд төрдөг гэж ярьдаг те. За энэ бол байх боломжтой нэгдүгээрт энэ бол ойлгомжтой. За гэтэл 2-3 дахь үе дээр суучж штэ үеэлүүд. За тэгчаад цус ойрцон одоо хүүхд гардгийн гэсэн зүгээр байна. За бид хоёр ингээд хамт амьдраад хэдэн жил болж байгаа. Манай хүүхдүүд бүгд эрүүл сарвал гэж ярьдаг. Тэгтэл тэр хүүхдүүдийн нийгэмд одоо бие авч явж байгаа байдал тийм ээ амжхан амиа аргацаасан за бүрэг ичимхий ханиад хурдан хүрдэг дархлааны одоо бизнес эрхтэн системээр дархлаа муутай нэгсэндээ одоо амьдралын чанар муутай хүн одоо бий болж байгаа. За тэгэхээр зэрэг нөгөө цус ойролт гэдэг юм байна олон жилийн дараагаар илэрдэг зүйл тийм ээ. Тэгэхээр зэрэг тэн дээр бол битгий бас төөрөгдөөрэй гэж би хэлмээр байна. За дээрэс нь энэ цахим орчинд бол нэлээд сөрөг мэдээлэлүүд явдаг шүү дээ. Одоо сүүлийн залуучуудад үеэлүүд хоорондоо сууж болдог гэж тийм ээ. Гадаадын энэ улсуудын бас зөөлөн хүчний бодлогоос үүдэлтэйгээр Монгол хүний энэ оюун санаа өс соёл руу бас тоталсан энэ бодлогод бас авталгүйгээр Монгол хүн бол яг л цэвэр ийм цусаал одоо цэвэр байлгах тэгжиж л үндэстэн хүчрхийг эрүүл сарвал байна л гэж хэлээ та. Говьолт аймгийн соёл урлагийн газар Галын бөөртэй хөх агуйн элгэнд сүййлжүүлдээсэн газрын ээлтэй хөх улсын салхинд домогшжүүлдээсэн бичиг соёлын эхлэлээс мооту цаасанд тэмдэглэж үлдээсэн биер бэксийн учирлалд монхлон туйрвж үлдээсэн удам ариун нэр ариун цус ариун байхын дархлаа Монгол хүмүүний угийн их бичиг минь. Угийн бичиг удмын хэлхэ хөдөлгөв. Удмын санга хамгаалж угийн бичгээ дэлгэрүүлцгээе.